Сайн манайхаа дараагийн хвшлэр олзж байна. Энэ удаагийн хвшлэгээр 2023 онд гарч ирсэн Beach X Reach мэхнэртэй Солонгосын нэгэн сонирхолтой цувралын эхний 5 ангийг ирж хөт бэлмэлсэн байна. Бичлэг рүү орохоос өмнө гялсны гоё мэдээлэл дуулгаадахъя. 2024 оны 9 сарын 14-нд төв цэнгэлдэх хүрээлэнд Rocket Bay-ийн Пуужин баяраа тоглолт болох гэж байгаа бөгөөд тоглолтын тасалбарыг худалдаа авах линкийг бичлэгний description хэсэгт орууллаа. Ерөнхий спонсороор Mobicom хамтран ажиллаж байгаа ба тоглолтын VIP хост тасалбарын эзэн болох гоё аргыг зааж өгье. Rocket Bay-ийн 100 тавилаа дуун дээр дурсамж дүүрэн 7 сар сэдвтэйгээр 7 сарын мүүдээр рилсээр хаваалцаад дөрөв ялгчийн нэг болох боломжтой юм байна лээ. Дэлгэрэнгүй мэдээллийг нь мөн адил description хэсэгт оруулчих учраас зааврын дагуу оролцоод VIP тасалбар эзэн болоорой. Мөн дээрээс нь шинжлэгдсэн Mobicom аппликейшнаас зуны дурсамж дөрвөн мөчүүдэд хаваалцах 60 ГБ датаг 60% хямдруулж авах боломжтой болж байгааг дуулгах дата байна. Хамтран ажилласан байгууллагуудтай баярлалаа. Бичлэг рүү орцгоё. Энэ бол манай гол төрөлхийн Бадгал нэг ахлах сургуулийн төгсөг ангийн сурагч. Ахлах сургуулаа төгссөний дараагаар коллежд орохын тулд мөнгө цуглуулж байгаа бөгөөд өөрийгөө оюутан гэж бодлоо хэлээд Баян айлын охинд гэрийн багшаар ажилд орж явгаар кино маань эхэлдэг. Тэдний охин нь Чондом гээд улстай цор ганц баячуудын сурдаг сургуульд орохоор бэлтгэж байгаа учраас гэрийн багш үлсэлж байгаа юм лээ. Манай Хэйний хувьд гэрийн багшаас гадна 24 цагийн дэлгүүрт давхар ажилдаг бөгөөд тэнд нь байнга орж ирдэг Сөүлийн их сургуулийн оюутантай найзууд болчихсон юм байна лээ. Тэгээ яг хөө тэр ихчийнхээ үнэлгээг нь үзүүлж байгаад гэрийн багшаар ажилд орж чадсан байдаг. Хэд хэдэн давхар ажил хийдэг ч хичээлдээ ч гэсэн сайн нэлээд амьдралын итгэвтэй амьдарч байна нэгэн. За тэгээд л нөгөө баян охинд хичээлээ заасаар нөгөө охин чөлөгтэй сурж байгаа юм байхгүй үнтэй хувцснуудаа манай хүнд гайхуулж өнгөрөөд өдөр хоногуд өнгөрдөг. Удалгүй нэг өдөр очтол баян охин жаахан хоцорж ирэхээр болдог бөгөөд манай хүн өрөөнд нь түр ганцаарх нэг хүлээх хэрэгтэй болдог. За тэгээ хийцгүүрч байтал манай хүнд гайхуулаад байсан нэг зөвхөн нүдэнд нь тосхлоор нь зүүж зургийг нь дараад энэ тийм үнэтэй зүөх гэж юу харахад ингийн л зөвх шиг байна гэд юу ч бодлох уу Instagram дээрээ постлчихдаг. За тэгээ маргааш хичээл дээр иртэл нөгөө зургийг нь сургуулаар үзчихсэн байж тараад манай хүнийг баян мөртлөө нууж амтэрдэг байсан юм бэ гэд ойлгочихдаг. Тэгээ яг манай Хэйнээс ирээд асуусан ч манай хүн тийм манайх угаасаа л баян гэд хэлчихдэг. Мэдээж манай хүнийг баян гэж сонссноос хойш хүүхдүүдийн хандлага өөрчлөгдөж эхлэх бөгөөд манай хүнд ч тэр нь таалагдаад улам олон зураг постлж эхэлдэг. Мөн дээрээс нь хэрвээ Instagram дээрээ 10,000 дагагчтай болж чадах юм бол спонсор аваад нэлээд дайггүй мөнгө олох боломжтой гэдгийг ангийнхаа хүүхдээ сонсдог. Манай хүн яг хөө нөгөө хэдэн хувцснуудыг нь ээлжилж өмсөөд 1000 хавцайл дагагчтай болж чаддаг бөгөөд яг вэ гэд байж байтал нөгөө баян охины Чондом гээд баячуудын сургуульд орохдоо өмсөхгээ захиалсан 4 хувцсан нэрчгсэн байж таардаг. За тэгээд манай Хэйн олдсон боломжийг юу гэж алдах вэ? Чондом руу шилждэг ч юм уу гэдэл нөгөө 4 хувцсыг нь өмссөн зураг оруулчихдаг. Гэтэл яг ингэж зогсож байхад нь нөгөө баян хүн ирж таарах бөгөөд манай хүн хувцсыг нь тайлж амжилгүй баригдаа зогсохгүй зургнууд постлж байсныг нөртөл олоод мэдчихдэг. За ингэснээр манай Хэйн нөгөө охинд барьцаалагдаад хамаг даалгаврыг нь хийж өгөх, дэлгүүр хэсэх юм бол зурагчныг нь хийх гээд ойр зүрийн бүх зүйлд нь зарагдаад бараг л боолн болж хувирдаг. За ингээд эзэг өдөр хоногуд өнгөрж байтал нэг өдөр Хэйн маань эсэлтийн шалгалтаа өгөх гээд байж байтал нөгөө охин залгаад Чондом сургууль дээр шалгалтаа өгөх гээд ирэхдээ чухал материалаа мартчихж та яаралтай аваад иргээд амар сандарчихсан залгадаг. Гэхдээ манай Хэйн ч гэсэн шалгалтанд яг орох гэж байсан ч уйлаад гоогаад байсан болохоор нь шалгалтаа орхиод яваад очтол яг үнэндээ тэр материал нь ямар ч хэрэггүй зүгээр л найзуудтай өнгөрөх гээд давхар манай хүнийг албаарч чадах гээд дуудсан байж таардаг. За ингээд тэнэг хүн шиг чадуулсандаа шаарлахад тэр сургуулийнх нь 0 дөөлж явахдаа бас адилхан Хэйн гэдэг нэртэй сургуультай ядуугаас олж дээрлэхүүлдэг охиндоо аль танилцаад өнгөрдөг. Жаал уулж тавьширсныхаа дараагаар ер нь ингэж чадуулчаад зүгээр өнгөрөх нь шудраг бос санагдаад яг ярилцлагандаа орж байсан нөгөө охин руу явж ороод толгойд ирсэн нь ховын дөрөв сасгахчихдаг. Манай хүний сэтгэл нь сайхан гоогоод нөгөө талд өрөөс нь болоогүй ч ийм нөхцөл байдал үүсгэх шалтгаан нь гэж үзээд баян охин сургуультай орж чадлагүй асагддаг. Гэхдээ энэ бүхнийг нөгөө охины ээж нь мэдээд эцэст нь хуурамч бичиг баримтаар багшилсан, дээрэс нь хүний имийг зөвшөөрлөгөө ашигласан гэдг нь сургуульд мэдэгдснээр манай хүн тэдний гэрийнхнээс уучлалт гуйхгүй л бол сургуулиас хөөгдөх дээрээ тулдаг. Мэдээж ээжээс нь уучлалт гуйлаагээд нэмэргүй учраас шууд Чондом сургуулийн захиралтай нь олзаад нөгөө охиныг тэнцвүүлээд өгөөч гээд гуйсан ч бас л зөвшөөрдөггүй. Гэхдээ манай хүн шууд бууж өглгүй захирлыг нь дарахаар дахиж уучлалт гуйх гээд нууцаар хүлээж байтал яг хажууд нь сургуулийн дээврээс нэг охин унцчихдаг. Манай хүн айд сандраад тусламж дуудахдаа дээшээ аль таартал өөр нэг хүн харагдах бөгөөд амиа уралдахээсээ илүү аллаа авах магадaltaй юм лээ. За тэгээд яралтай тусламж дуудаад шөнжин эмнэлэг дээр өнжөөд цагдаад ч баахан байцаалд өгж байгаад өглөө гэртээ иртэл нөгөө баян охины ээж нь гэрийн гадаа ирчихсэн хүлээж байдаг. Яг гэдгийг нь мэдэхгүй ч нөгөө охиныг сургуультаа Хэйнээс болоод авахар болсон гээд ээж нь гаргасан онтлоо буцаагаад манай хүнд бэлэг энэ төр өгчгөөд яваад өгдөг. Ингээд зогсохгүй Чондом сургуулийн захирал нь манай хүн рүү өөрөө залгаад сургуультаа орох санал тавьдаг. Шалтгаан нь болохоор манай хүн гэмт хэрэгжүүлж магадгүй зүйлийн зорын ганц гэрчин олчихсан болохоор амийг нь амих гэж ийм санал тавьж байгаа юм лээ.
Хэдийгээр манай хүн энэ саналынхаа цаа цанааг нь ойлгож байгаа ч өмнөх сургууль дээрээ худлаа баян үний дүрж дагуулж исэн энэ төр нь баригдчихсан. Дээрээс нь хурамч хүчиг баримтаар багшилснаас болоод хөөгдөх дээрээ толцсон учраас энэ боломжийг ашиглаад амьдралаа шинээр эхлэе гэж шийдээд чондоом сургуульд тэтгэлгээр орохоор болдог. Одоо ингээд чондоом ахлах сургуульд орчихсон болохоор угаасаа сайн сургуульд асуудалгүй орчих учраас цуглуулж байсан бүх мөнгөөрөө сургуультаа өмсөх гээд үнэтэй гол худалдаа авчихдаг. За яг ингээд үнэтэй худлаа худалдаж авчихад явж байтал нэг охинтой мөргөлдөөд копиго хотол руу асгачихдаг. Гяс 0 ороод шалгаад үзтэл азар готл руу нэвтрээгүй байх ба зөвхөнд нэг захиа орчихсон байдаг. Дэлгээд унштал хүний амиар сольж авсан дөрөв товц чинь сайхан цогч байна гэд бичгсэн байхлаар нь яг саяны охин зөрөгтэй ичгэж гээд араас нь гарсан ч олж чаддаггүй. Сандарснаасаа болоод гутлаа орхиод гараад ирснээ гинт анзаараад буцаад иртэл мэдээж байхгүй болчихлгүй яах вэ? Яг энэ үеэр нөгөө гутлыг нэг охин өмсчихсэн явж таарах бөгөөд манай хүнч байдгаа шавхаж авсан гутлыг нь хүн улгаалцчихлаар яаж зүгээр байх вэ? Уурандаа очиж содолтож байгаад хүчээр булаагаад авчихдаг. За түр баавслаад нэгэнт манай хүн чондоом ахлах сургууль руу орж байгаа болохоор сургууль хулн сурагчдын талаар товчхон танилцуулъя. Чондоом сургууль бол улсын хамаг баян айлын хүүхдүүд сурдаг элит сургууль. Мэдээж үнэтэй хувийн сургууль учраас сайн дурын ажлын хүрээнд жилдээ зөөн дагаар энгийн сурагчдыг тэтгэлгээр сургадаг. Гэхдээ баахан баян айлын хүүхдүүд сурдаг сургууль учраас тэтгэлгээр орж ирсэн хүүхдүүдийн хувьд ядуугаараа дуудуулаад дээрлэхүүлэх шалтгаан нь болдог. Уг сургуулийн захиргаан дээрлэхэлд явагдаж байгаа мэддэгч дандаа домчуудын хүүхдүүд сурдаг учраас мэдээгүй юм шиг л өнгөрдөг. Саяхан дээврээс сунсан охинч гэсэн тэтгэлгээр орж ирсэн бөгөөд дээрлэхэлтийнх нь эсрэг дуугүй байлгүй нотлохоо баримттай сургуулийн захиргаанд мэдгдсэн ч тэгсгээд л замхарчихсан юм байна лээ. Тэгээ өөр хим нь удалгүй өндрөөс унаад комд орчихсон учраас хичээлээ дийлэлгүй амиа орлох гэж оролцсон гэд хэргийг нь аль хэдийн аажчихсан. За хамгийн азгүй нь сургуульд явагдаж байгаа дээрлэхэлтийн гол үндэс нь Жина гэд манай хүнтэй сая даралцсан охин юм байна лээ. Улстай дээгүүр орох томоохон группийн эзний охин бөгөөд баяжуудын дондох баян л гэсэн үг. Тэгээ яг хөө Жинагийн хувьд бол юуг л хулгай хийгээд явж явах вэ? Зүгээр л өнөөдөр дэлгүүр эсэж байгаад яг адилхан готл худалдаж авч таарсан юм байна лээ. Тэрийг нь мэдлгүй манай хүн өөрийнхөө готлыг буцааж авч ийнгээд ер нь бол Жинагийн өмсчихсэн готлыг нь дээрэндээ давчихсан л гэсэн үг. За ингэснээр хүссэн болгоно орж чаддаггүй тэр сургуульд орж амьдралаа шинээр эхлэх гэж байсан хэйн маань санамсаргүй сургуулийнхаа номер 1 атманы уурыг хүргэснээр дамын амьдрал нь эхэлж байгаагаар киноны маань 5 дугаарыг дуустдаг. За кино маань нийтдээ 10 ангитай бөгөөд сүүлийн 5 ангийг нэг хөтлөг оруулж учраас төрхөн хүлээж байгаараа. За тэгээ бичлэгэн таалагдсан бол дараагийн өмнөдөө дараараа дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.